Америк, Израиль хоёр нийлж байгаад Ираныг бөмбөгдчихлөө. Дэлхийн 3 дугаар дайн эхлэхүй гэсэн яриа хаа сайгүй яригдж байна. Америк яагаад Иран руу дайрах болов? Дийлэнх мэдээгээр бол цөмийн зэвсгээс болоод гэж мэдээлж байгаа. Тийм ээ, Ираны цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг хориглох Америкийн дайрах нэг шалтгаан болсон. Гэхдээ ганц цөмийн зэвсэг биш, маш олон улс төрийн бодлого явагдаж байгаа. Трамп ганц хоёр шалтгаанаас болоод Иран руу дайрах тийм тэнэг хүн биш. Зэвсгийн 8-аас эхлээд сонгуулийн санал, санхүү, эдийн засгийн бодлого гээд та өнөөдөр энэ бичлэгийг үзээд ойрхон орнуудад яг юу болоод байгааг, яагаад таны төрөвчтэй хүртэл холбоотой гэдгийг төгс ойлгох болно. За тэгвэл бүгдээрээ бичлэг рүү орцгоё. May God bless the United States of America. May God bless you all. Thank you. $2026 оны 2 сарын 28-нд Израиль, Америк хоёр нэгэн зэрэг Иран руу дайрсан. Ираны нийслэл Тегеран, мөн Исфахан, Ком, Караж, Керманшах гэх мэт Ираны гол хотуудыг нэг дор нэгэн зэрэг бөмбөгдсөн. Ираны дээд удирдагч Хаминегийн ажлын байрны ойролцоо, ерөнхийлөгчийн ордон, мөн Ираны гол цэргийн байгууламжууд гээд нэг үгээр Иран улсыг хөдөлгөж байгаа зүрх рүү чиглэсэн дайралт байсан. Израилийн Батлан хамгаалахын сайд үүнийг урьдчилан сэргийлэх товтлогоо гэж нэрлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэр биднийг төрүүлж цохихоос өмнө бид төрүүлж цохилоо гэсэн санааг илтгэсэн. Харин Иран улс даяар онц байдал зарласан. Гэхдээ энд нэг сонирхолтой зүйл бий. Израиль, Америк хоёрын цогсон байн өөр байсан. Израилийн дайралт Ираны удирдлагыг шууд онцсон бол Америк цөмийн байгууламж, пуужингийн бааз зэрэг цэргийн объектууд дээр төвлөрсөн байгаа. Нэг тал болоод дайрсан ч гэсэн онилж байгаа газар нь өөр байсан. За энд нэг с ิจ гтэй зүйл байна. Израиль, Иран хоорондоо таарамж муутайг бол хүн болгон мэднэ. Харин Америкийн хувьд Америк, Иран хоёр хол зайтай дэлхийн хоёр талд байгаа улсууд шүү дээ. Тэгвэл яагаад Америк Иран руу дайрсан юм бол? Ойрхон орнуудад дэлхийд хэрэгтэй нефт байгаа. Америкийн хувьд энэ бүсэд өөрийн тал хэрэгтэй байсан. Мэдээж Америкийн хувьд өөрсдөд нь ашигтай улстай гар барих нь тодорхой. Тийм учраас Израильтай гар барьсан. Мөнгө өгнө, зэвсэг өгнө, асуудал үүсвэл өмнө хойгуур нь орно. Ойрхон орнуудад Америкт хамгийн ойр найз нь Израиль болсон. За манайхаа нааша түр анхаарлаа хандуулж байгаарай. Номингийн бүх салбаруудаар олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монголын цэргийн баярыг тохиолдуулан 2026 оны 3 сарын 3-наас 3 сарын 22-ыг дуустал For You урамшуулалт хөтөлбөрийг зарлаад байна. Номингийн бүх салбар дэлгүүрээс 100 мянган төгрөгийн худалдан авалт тутамд таны худалдан авалтын талон дээр урамшууллын нэг эрх олгогдох бөгөөд 3 сарын 11, 3 сарын 23-нд Номин сүлжээ дэлгүүрийн Facebook пэйж дээр тохирол явагдаж нийт 30 бэлгийн эзэдийг тодруулнаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Харин Иран 1979 онд хувьсгал гарснаар Америктай бүр мөсөн муудалцсан. Тэр цагаас Иран, Америк бол бидний дайсан гэж илт тод хэлдэг болсон. За үүгээр зогсохгүй Израильтайч бас дайсгансан. Ямар нэг дайныг эхлүүлэхэд заавал тодорхой шалтгаан, шалтак хэрэгтэй болдог. Тэгэхээр Америкийн нүдээр бол манай найзын дайсан цөмийн зэвсэг хийх гэж байна. Туслахгүй бол болохгүй гэсэн шалтгаан гарч ирж байна. Өнгөрсөн оны 6 сард Израиль Ираны цөмийн байгууламжийг бөмбөгдсөн. Тэрхүү дайралтыг 12 өдрийн дайн гэж нэрлэдэг. Харин Иран бууж өгөөгүй. Бөмбөгдүүлсэн байгууламжаа сэргээж уран баяжуулалтаа улам түлхцтэй хийж эхэлсэн. Цөмийн зэвсэг үйлдвэрлэхээ бүрэн зогсоогоогүй учраас 8 сарын дараа дахиад дайралтад өртөж байгаа нь энэ. Тэгвэл энэ 8 сарын хугацаанд Иран яг юу хийж исэн бэ гэвэл цөмийн бөмбөг хийх материалаа цуглуулж байсан. Цөмийн бөмбөгийн материал нь юу вэ гэвэл уран. Зүгээр л газар ухаар гардаг чулуу. Ганц чулуугаар юу ч хийж чадахгүй. Гэхдээ энэ чулууг тусгай төхөөрөмжөнд оруулаад боловсруулбал айжмаар хүчтэй болдог. Энэ процессыг баяжуулалт гэдэг. Тодорхой хэмжээнд баяжуулаад ашиглавал цахилгаан гаргаж болно. Бидний мэдэх атомын цахилгаан станц ингэж ажилладаг. Дэлхийн дийлэнх улсууд ингэж ашиглаж байгаа. Харин ураныг үргэлжлүүлээд идэвхжүүлэн үйлдвэрлээд байвал маш хүчтэй цөмийн зэвсэг болж хуурна. 140 мянган хүн нэг дор амиа алдсан Хирошимад унсан тэрхүү бөмбөгийг
хэлээд байгаа. Дэлхийн цөмийн хяндаг олон улсын байгууллага олон улсын атомын энергийн агентлаг сүүлд анхааруулсан Иран цуглуулад байгаа материалаараа хамгийн ихтэй 10 ширхэг цөмийн бөмбөг хийж чадна гэж энэ мэдээлэлээр нэмэрлээд мэрэгчлэнүүд ч хэлж байсан. Иран хүсвэл 2-7 хоногийн дотор цөмийн бөмбөг хийх материалаа хангах боломжтой. Хэдхэн сарын дотор бодит цөмийн зэвсэг болгох боломжтой болсон гэж. За анх Иранд энэ цөмийн технологиг зааж өгсөн улс бол Америк өөрөө. 1957 онд Америк Иранд цөмийн технологио шууд дамжуулж өгсөн. Тэр үед Иран Америкийн талд байсан учраас өмнө хэлсэнчлэн 1979 оны хувьсгалаар харилцаа бүр мөсөн муудсан. Тэр үеэс Иран Америкийн тусалцаагүйгээр өөрсдөө цөмийн хөтөлбөрөөр явуулж эхэлсэн. Энэ асуудлаас болж Америк Иран байнга маргаантай байсан. Харин 2015 онд Обама ерөнхийлөгчийн үед Ирантай гэрээ байгуулж чадсан. Та нар цөмөө зогсоовол бид танаа улсад тавьсан эдийн засгийн хоргийг сулруулъя. Иранч зөвшөөрч бодитоор баяжуулалтаа бууруулсан. Гэтэл 2018 онд Трамп ерөнхийлөгч болоод тэрхүү гэрээг урж хайсан. Трампын нүдээр Обамагийн хийсэн гэрээ дэндүү сул санагдсан байгаа. Нэгдүгээрт зөвхөн уран баяжуулалтыг л хязгаарласан. Гэтэл Ираны аюул цөмөөр дуусаагүй. Маш олон дрон пуужин үйлдвэрлэж ойрхон орнуудын зэвсэгт бүсэглэлүүдийг мөнгө зэвсгээр хангаж байсан. Хоёрдугаар асуудал 10-аас 15 жилийн хугацаатай гэрээ байсан. Хугацаа нь дуусаад Иран дахиж цөмөө эхлүүлсэн ч Америк ямар нэг хориг тавих боломжгүй. Гуравдугаарт энэхүү гэрээ нь Обамагийн хувьд амжилт байсан. Харин Трамп сонгуульд нэр дэвшихдээ Обамагийн хийснээс илүү хийн гэж ард иргэдтэй амлалт өгсөн. Тиймээс гэрээг цуцалж Иранд дахин эдийн засгийн хориг тавьсан. Харин Ираны хувьд гомдолтой байсан. Бид нар амлалтаа биелүүлж байхад араас хутга дүрлээ гэж үзээд Иран ураны баяжуулалтаа дахиад идэвхтэй хийж эхэлсэн. Тийхүү өнөөдрийг хүртэл цөмийн бөмбөгийн өмнөх шат хүртэл ураны баяжуулалтаа хийж ирж чадсан байгаа. За энэ хүртэл харуул цөмийн зэвсгээс болоод дайрсан гэх шалтгаан ойлгомжтой. Гэхдээ зөвхөн цөмийн зэвсэг үйлдвэрлэлээс болоогүй. Довтлохоос 2 хоногийн өмнө 2 сарын 26-нд Америк, Иран хоёр Швейцарын Женевт 3 дахь удаага уулзсан. Энэ уулзалтаар Трамп өөрийн байр суурийг маш тодорхой хэлсэн. Та нарт 10-аас 15 хоногийн хугацаа өгье. Тэр хугацаанд шийдвэрээ гарга. Энэ хугацаанд шийдэхгүй бол дараагийн удаа яриа биш бөмбөг байх болно гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тэгвэл Америкийн тавьсан шаардлага юу байсан бэ? Уран баяжуулалтаа бүрэн зогсоо. Бүрэн түүнчлэн гол 3 цөмийн байгууламжаа устгах. Цуглуулсан ураана бүгдийг нь Америкт өг. Харин Иран хариулахдаа баяжуулалтаа бууруулах болно. Гэхдээ бүрэн зогсоохгүй. Харин Америкийн хувьд зөвшөөрөөгүй. Үгүй ээ. Уран баяжуулалтаа бүрэн зогсоо гэсэн шаардлагыг тавьсаар байсан. За энэхүү уулзалтын дараа Ираны тал дажгүй хилцээр боллоо гэж хэлсэн. Зуучлагч Оманы гадаад иргэн сайд ч ер нь дажгүй хоёр тал ойлголцлоо гэж ярьж байсан. Харин Трампын хувьд хилцээр сэтгэлд нийцсэнгүй гэдгээ тас хэлсэн. Трампын хүссэн зүйл нь уран үйлдвэрлэлтэд бүрэн зогсоох байсан. Харин Иран эцсээ хүртэл зөвшөөрөөгүй. Тиймээс Трампын хэмжүүрээр бол бүтлгүй уулзалт байлаа гэж тайлбарласан байх. За энд нэг чухал өдөр нэмэгдэж орж ирж байгаа. 3 сарын 2-нд Дэлхийн цөмийг хяндаг байгууллагын хурал болох гэж байсан. За энэхүү хурлаар юу болдгийм бэ гэвэл улсууд цөмөө зөв ашиглаж байна уу гэдгийг ярилцаж шалгадаг. Яагаад энэ хурал чухал вэ гэвэл энэхүү байгууллагаас өнгөрсөн оны 6 сарын хурлаар Иранд анхааруулга өгсөн. Иран цөмийн шалгалтаас зугтаж байна. Нуун дарагдуулж байна гэж анхааруулсан. Анхааруулга гараад 24 цагч болоогүй байхад Израиль цөмийн байгууламжийг нь бөмбөгцсөн. Тэр өдрийг 12 өдрийн дайн гэж хэлээд байгаа юм. За та бүхэн анзаарсан байх. Эндээс нэг петон давтамж харагдаж байгаач олон улсын байгууллага Иранд асуудал байна гэж албан ёсоор хэлмэгц тэрийг нь шалтгаан шалтгаан болгоод дайрч довтолдог. Харин энэ удаа хурал болохоос өмнө цогсон. Яагаад? Иран өнгөрсөн жил бөмбөгдүүлсэн цөмийн байгууламжаа маш богино хугацаанд хурдан сэргээж барьсан. Бүр цементээр хучаад дээр нь шороо асгаад хиймэл дагуулд харагдахгүй болох гэж байсан. Мэргэжтнүүд хэлэхдээ дахиад 2-3 хоног өнгөрвөл энэ байгууламжийг бөмбөгөөрч нэвтэлж чадахгүй болно гэж таамаглаж байсан. Тиймээс 3 сарын 2 хүртэл хүлээвэл оройтох эрсдэлтэй цаг хугацаа Ираны талд байсан гэсэн үг. Тийм учраас Америк Израилийн хувьд хүлээхгүйгээр 2 сарын 28-нд Ираныг шууд бөмбөгцсөн. За энэ хүртэл цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн учраас дайрсан гих шалтгааныг сонслоо.
Дараагийн нэг шалтгаан бол Ираны дотоод хагарал. 2025 оны 12 сар Тегераны зах дээр байсан худалдаачид дэлгүүрээ хаагаад гудамжинд гарч төрийнхээ эсрэг жагсаж эхэлсэн. Шалтгаан нь мөнгө цаас болсон. Ираны мөнгөн тэмдэгт реал 2015 онд $1 32 мянган реал байсан бол 2025 оны 12 сард $1 сая 420 мянган реал болсон. 10 жилийн дотор мөнгөний үнцэн нь 44 дахин унсан гэсэн үг. За үүгээр зогсохгүй барааны үнийн өсөлт солиорч байсан. 2025 оны 12 сарын байдлаар нийт инфляц 42% хүрсэн. Хүнсний үнэ нь 72% өснө нь Иран иргэдийг тэсэх аргагүй хэмжээнд хүргэсэн. Ажил хийгээд цалин хаанаач хүрэхгүй. Өдөр болгон өсөж байгаа барааны үнэ. Энэ асуудал зөвхөн нийслэл Тегеранаар дуусаагүй. 7 хоногийн дотор улс даяараа төрийнхээ эсрэг боссон. Исфахан, Машхад, Карач, Керман, Иран даяар ард иргэдэн босож эхэлсэн. 1979 оны хувьсгалаас хойш хамгийн том хэмжээний жагсаал болсон. За эхэндээ бол үн хит их өсөж байна. Чадваргүй засгийг нураа гисэн урайтай байсан бол удалгүй урай нь өөрчлөгдөж, дарангуйлагч Хаменид үхлийг гэж дээд удирдагчаа шууд ойнлж жагсаж эхэлсэн. За бүр зарим жагсагчд нь Пахлави буцаад ирэх гэж урай гаргаж жагсаж байсан. Пахлави гэдэг нь 1979 онд хөөгдсөн хуучин хааны угсаа. Харин Ираны төр ард иргэдтэйгээ хилэлцээр хийсэнгүй. Шууд буудах тушаалыг өгсөн. Жагсагчид ард иргэд рүүгээ жинхэнэ сумыг тавьсан. Хүний эрхийн байгууллагуудын тооцоогоор хэдэн мянгаас хэдэн 10,000 хүртэл хүн амиа алдсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа. Их сурвалжаас хамаарат тоо өөр. Гэхдээ Ираны төр ард иргэд рүүгээ буудсан гэдэг нь олон бичлэг, зураг, мэдээгээр маш тодорхой болоод байсан. За Америк улс энэ бүгдийг ажиглаж байсан. Эндээс боломжийг харсан. Учир нь Ираны гаднаас нь зөвхөн бөмбөгдөөд унгаах боломжгүй. Асар их мөнгө, эрсдэл шаардлагатай. Харин Иран дотроосоо хагаралтай. Ард иргэд нь өөрсдөө төрийнхөө дэглэмийг хүссгүйгээд босоод ирсэн. Дотроосоо ганхаж байгаа улсыг гаднаас нь нэг хүчтэй цохих. Дотроо асуудалгүй ив найрамдалтай байгаа улс руу эхнээс нь довтлох. Энэ хоёрын хооронд газар тэнгэр шиг ялгаа байгаа. 2026 оны 1 сарын 3-нд Америк Венесуэлд агаарын товтлогоо хийж Мадуро ерөнхийлөгчийг баривчилсан. Мадуро бол Венесуэлийн дарангуйлагч гэж нэрлэгддэг хүн. За энэхүү мэдээ Ираны жагсагчдад тархаж уур амьсгал өөр болсон гэж тайлбарлаж байгаа сурвалжлагчид бий. Гэхдээ Америк Мадурог барьж чадсан юм бол Хаменигч барьж болох юм биш үү гэсэн найдвар төрсөн. За үүнээс хойш 10 хоногийн дараа Трамп жагсаалаа үргэлжлүүл байгууллагуудыг эзэл тусламж очиж байна гэж Ираны ард иргэдэд хандаж хэлсэн. За үүнийг сайн бодоод үзцгээе. Өөр улсын ерөнхийлөгч өөр улсын иргэдэд дэглэмийг нураа бид туслана гэж ил цагаан хэлж байна. Ойлгомжтой. Жагсаал хүчээ авч томрох тусам тухайн улсын дэглэм сулрна. Сулрах тусам Америк хүсснээ авах амар болно гэсэн үг. Трампын хэлсэн үгт найдвар тавьж жагсаалч улам тэлсэн. Харин Ираны удирдлагууд айж эхэлсэн. Хамений олон нийтийн өмнө үзэгдэхээ болж аюулгүй газар нуугдж байгаа гэсэн мэдээлэл тархаж эхэлсэн. Бүр гадагшаа дөрвөх төлөвлөгөөтэй байгаа гэсэн цуу яриач гарч эхэлсэн. Ираны цөмийн байгууламж төр зогсож, төрийн дэглэмж нурсан нь дайсны хувьд цохих хамгийн сайхан боломжтой үе. Гэхдээ дахиад өөр шалтгаан байгаа. Одоо Иран биш Трампын өөрийнх нь асуудал руу орцгоё. Энд л хамгийн шар ус босмоор асуудал болсон юм. 2026 оны 2 сарын 20-нд довтлохоноос яг 8 хоногийн өмнө Америк том хэрэг гарсан. Америкийн хамгийн өндөр шүүх болох дээд шүүх Трампд таны хийсэн зүйл хууль бус гэж шийдвэрлсэн. За энэ ямар асуудал вэ гэвэл харилцан тариф амархнаар ойлгуулбал та нар манай улсад ямар татвар тавина бид ч та нарт яг тийм татвар тавина гэсэн бодлого байсан. Хятад, Европ, Канада гээд олон улсын тарифыг огцом өсгсөн. Америк бүтээгдэхүүнээ хамгаална, үйлдвэрүүдийн ажлын байрыг буцааж авна. Энэ нь Трампын засгийн гол бодлого байсан. Гэтэл дээд шүүх үүнийг 6-3-ын харьцаатай хүчингүй болгосон. Ерөнхийлөгч ингэж дураараа тариф өсгөх хууль эрх зүйн хувьд зохисгүй гэж буруутгасан байгаа. Трампын хувьд энэ бол маш том асуудал болж хувирсан. Өөрийнх нь зөв гэж бодож байсан эдийн засгаа өсгөх гол хөзрийг нь улсаас нь буруутгасан учраас асуудал
үүгээр дууссангүй. Ирэх 2026 оны 11 сард завсрын сонгуул болно. Завсрын сонгуул гэдэг нь ерөнхийлөгчийн ажлын дундуур Конгрессийн хүчний харьцааг дахин шийддэг сонгуул. Хэрэв ерөнхийлөгчийн нам Конгресст олонхоороо ялагдвал хууль батлуулахад хаалттай болно. Төсөв, татвар, том бодлогууд гацна. Магадгүй Трампын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа хүртэл эрчимжинэ. Харин саналаа хадгалж чадвал ерөнхийлөгчийн дараагийн 2 жил илүү амар явагдана гэсэн үг. Тэгэхээр Трампын хувьд ирэх 11 сарын сонгуул бол маш чухал. Хэрвээ энэ байдлаараа үргэлжсээр байх юм бол Трампд муу үнэлгээ өгнө гэдэг нь тодорхой харагдаж байна. Дээд шүүх Трампын шийдвэрийг хууль бус гэж шийдвэрлсэн. Эдийн засгийн бодлого нь нурсан. Эпстайны бэлгийн гэмт хэргийн хэрэг дахин сөхөгдөж шуугиан дэгдээсэн. Цагаачлалын шалгалт, баривчилгааны явцад гарсан хүн амны хэрэг гэх мэт асуудлуудаас болж Трампыг дэмжигчдийн тоо эрс багассан гэж үзэж байгаа. Та бүхэн сайн сонсож байгаарай. Трампыг буруутгасан дээд шүүхийн шийдвэр гарсан өдөр нь 2 сарын 20 байсан. Шийдвэр гарснаас хойш хэдхэн цагийн дараа Трамп сэтгүүлчдэд хандаж ингэж хэлсэн. Ираны эсрэг довтлохыг бид ярилцаж байгаа. Удахгүй довтолж магадгүй. За Америкийн хэвлэл мэдээлэл Трампын хийсэн энэ үйлдэлийг ингэж дүгнэж байгаа. Нохоо сүүлээ шарвдаг атал сүүл нь нохоогоо шарваад эхэллээ гэж. Энэ үг нь улс төрд ерөнхийлөгч улс орноо зөв бодлогоор удирдах чадахгүй, дотоодод хямрал асуудал үүсвэл санаатаагаар гадаадад дайн том асуудал үүсгэж иргэдийн анхаарлыг өөр тийш нь эргүүлдэг гэсэн утгыг агуулдаг үг. Бодоод үзээлтэй. Америкт өдөр бүр мэдээгээр нь тарифын бодлого, хууль бус гадаад иргэд, бослого, аллах, Эпстайны шуугиан, сонгуулийн эрсдэл гэсэн мэдээ гарч байгаад гинт Америк Ираныг бөмбөглөө гэсэн мэдээ гарвал яах вэ? Бүх мэдээ иргэдийн анхаарал Иран руу шилжинэ. Саяхан Солонгосын ерөнхийлөгч гинт онц байдал зарласан шалтгаанч үүнтэй төстэй. Өөрийнх нь нэр хүнд, улсынх нь эдийн засаг, төрийн бодлого, Косби гэх мэт олон зүйл маш хурдцтай унж байсан учраас онц байдлаар далимдуулж цэргийн хүчээ атгаж эсрэг намаа дарж авах төлөвлөгөөтэй байсан боловч эцэст нь тэр нь хэрэгжээгүй. Өнөөдөр насаараа хоригдох ялтай шоронд сууж байна. Дайн гарвал өөр нэг өөрчлөлт ордгоо. Хүмүүс ихэвчлэн ерөнхийлөгчийнхөө ард нэгддэг. Улс дайнтай байхад ерөнхийлөгчөө шүүмжлэх цаг нь биш гэсэн бодолтой болдог. Үүнийг төрийн далбаанд орох нэгдэл гэж нэрлэдэг. Өмнөх ерөнхийлөгчд ч хямралын үед хэрэглэж байсан тактик арга. За мэдээж Трампын хувьд дотоод улс төрийнхөө бодлогыг эргүүлэх гэж Иран руу дайрсан гэж хэлэхгүй нь тодорхой. Албан ёсоор бол цөмийн занал хийллээс урьдчилан сэргийлсэн гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ бүгдийг харвал он сар өдөр цаг нь дэндүү төгс таарч байгааз дээд шүүхийн шийдвэр гараад 8 хоногийн дараа завсрын сонгуул болохоос өмнө өөрийг нь дэмжигчид унаж байгаа яг энэ мөчид Иран руу дайрсан. Цөмөөс болсон уу? Тийм ээ. Ираны ард иргэд эрхчлөө хүсч байсан уу? Мөн л тийм гэж хариулна. Гэхдээ Трампын хувьд ч бүгд өөрт нь ашигтай учраас шийдвэр гаргаж гүйцэтгэж байгаа. Бүх пазл нэг доор таарсан гэсэн үг. За энэ хүртэл Америк Ираныг яагаад цогсон бэ гэдгийг бид харлаа. Гэхдээ энэ довтлохооны цаана өөр том зураг нуугдаж байгаа. Трамп энэ ойрхот орнуудад яг юу хийх гээд байгаа юм бол энэ нь мөнгөтэй, доллартай яаж холбогдож байгаа вэ гэсэн асуулт гарч ирнэ. Трампд 2 дайн байгаа. Нэг нь Орос, Украины дайн, нөгөө нь ойрхот орнуудын дайн. Гэхдээ энэ 2 дайныг харж байгаа Трампын хандлага тис ондоо. Орос Украины дайныг Трамп дуусгахыг хүсэж байгаа. Бүр ерөнхийлөгч болвол 24 цагийн дотор дуусгах гэж ярьж байсан шүү дээ. Яагаад дуусгахыг хүсэж байгаа вэ гэвэл энд ч бас тооцоо байгаа. Украины дайн өмнөх засаглал Жо Байдны үед эхэлсэн. Тэр үед Украинд хэдэн 10 тэрбум долларын тусламж үзүүлсэн. Энэ бол маш их мөнгө. Трампын хувьд Орос Украины дайн дуусвал Украины мөнгөний урсгалыг ухаж улс төрийн довтлохооны хөзөр болгоход амар болно гэсэн үг. Амархнаар тайлбарлавал өмнөх засаглал Америкийн ард иргэдийн татварын мөнгийг зүгээр Украинд аваачаад өгсөн. Энэ хүмүүс маш их буруу үйлдэл хийсэн гэдгийг ухаж гаргаж ирж харуулах боломжтой болно гэсэн үг. Харин дайн үргэлжилж байх явцад зээлсэн мөнгө авах ч юм уу эсвэл ямар байдлаар хэрхэн зээлсэн гэдгийг асуух боломжгүй. Дайн дууссан хойно л энэ бүгдийг шалгах боломжтой болно шүү дээ. Тиймээс хурдан дуусгах нь Трампын хувьд ашигтай.
За харин ойрхот орнуудын дайн бол эсэргээрээ Америкийн дээд шүүх тарифын бодлого дээр Трампыг буруутгасан. Эдийн засгийн гол бодлого нь нурсан. Тиймээс Трампын хувьд би эдийн засгаа сайн авч явж байна гэдгээ нотлох шинэ хүзэр хэрэгтэй болсон. Харин ойрхот орнод тэр хүзэр нь болж чадсан. За бүгдээрээ харцгаая л да. Иран гих цөмийн зэвсэгтэй занал хийлгэж байгаа учраас бүс нутгийг тойрсон улсууд айцтай байгаа. Саудын Арабын нэгдсэн Эмират зэрэг улсуудад хамгаалалт хэрэгтэйгээд Америкаас зэвсэг худалдаж авна. Сөнөөгч онгоц, сөнөөгч дрон, пуужингаас хамгаалах систем, байлдааны хөлөг онгоц гээд маш их хэмжээний мөнгө орно. Хэдэн 10 их $80 хэмжээний 8. За энэ бүгдийг мэдээж Америкийн үйлдвэрүүд үйлдвэрлэж байгаа. За түүнчлэн Трамп Golden Dome гэх пуужингаас хамгаалах системийг маш хурдцтай хөгжүүлж байгаа. За энэ нь Америкийн их газрыг пуужингаас хамгаалах авраг бамбаа гэх бодлого. За энэ бодлогыг хаана хэрэгжүүлж байгаа вэ гэвэл Пенсильвани, Мичиган гэх мэт газрууд. Трамп яагаад заавал энэ мужуудыг сонгосон болоо? Сонгуулийн ялалтыг шийддэг өршөлтөөнтэй мужууд учраас тэнд үйлдвэр их байгуулах тусам ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэж амьдрал ахуй дээшлэх тусам Трампыг дэмжигчид нэмэгдэнэ. Ирэх 11 сарын завсрын сонгуулиар Трампд Пенсильвани, Мичиган гэх хоёр муж хамгийн том нөлөөг үзүүлнэ. За үүнээс гадна Golden Dome-ыг Америк ганцаараа мөнгө төлж хийхгүй гэж байгаа. Канадаас барьцаа мөнгө нэхэхдээ 61-ээс 71 тэрбум $. Нэхэмжилсэн. Логик нь Иран пуужин харах аюултай. Тиймээс та нарт хамгаалтын систем хэрэгтэй. Та нар манай улсаар хамгаалуулж байгаа учраас мөнгө төл. Гэхдээ энэ логик нь ажиллахын тулд Иран гих аюул амьд байх ёстой. Иран гих дайсан байж ээж ойрхот орнод зэвсэг авна, үйлдвэр баригдана, ажил нэмэгдэнэ, Трампыг дэмжигчид ч бас нэмэгдэнэ. Дээр нь хамгаалалтын зардлаа өөр улсаас авах боломжтой болж байна гэсэн үг. За өөр бас нэгэн шалтгаан байгаа. Та бүхэн сайн сонсож байгаарай. Хэрвээ дайн эхэлвэл Трампын хувьд төрөөсөө төсөв авах амархан болно. Энгийн дайн дажингүй амар тайван үед батлан хамгаалахын төсөв хит их байна гэж шүүмжлэх гишүүд олон байдаг ч дайн дэгдвэл шүүмжлэх хүн барагтаа гарч ирэхгүй. Дээд шүүхээс Трампын тарифын бодлогыг хаасан учраас өөр сувгаар мөнгө татах хэрэгтэй болсон. Тарифаар татаж чадаагүй мөнгөө улсын аюулгүй байдал нэрээр татах боломжтой болсон гэж ойлгож болно. Түүнчлэн ойрхот орнод тогтворгүй болж дайн дажин гарвал Америкийн төрийн бонд илүү сайн зарагддаг. За төрийн бонд гэдэг нь Америкийн засгийн газар хүмүүсээс мөнгө зээлхийг хэлж байгаа. Надад одоо мөнгө хэрэгтэй байна. Та надад $100 зээлээч. Би хэдэн жилийн дараа буцааж өгөөд дээрэс нь хүү нэмж төлнө гэж амлаад өрийн бичиг гаргадаг. Тэрхүү өрийн бичгийг л төрийн бонд гэдээ байгаа юм. Дэлхийд дайн хямрал гарвал ихэнх хүмүүс Америк бол хамгийн найдвартай улс гэж итгээд мөнгөөрөө Америкийн төрийн бондыг худалдаж авдаг. Ингэснээр Америкийн засгийн газар дэлхийд даяар хүмүүсээс маш их мөнгө зээлж чаддаг. За өөрөөр хэлбэл дэлхий тогтворгүй болох тусам хүмүүс мөнгөө Америк руу хийдэг. Тэгэхээр Америк илүү амархан мөнгө босгодог гэсэн үг. За Трампын бас нэгэн шалтгаан бол нефт. Ойрхот орнод бол нефтийн гол зам. Тэр дундаа Хормузын хоолой гэдэг нарийн далайн гарц бий. Дэлхийн нефтийн ихээхэн хэсэг Хормузын хоолойгоор явдаг. За Иран улс бол тэрхүү хоолойн хажууд нь байршилтай. Америк энэ бүсэд нөлөөгөө барьвал нефтийн үндээрч тоглолт хийх боломжтой болно. Тэгэхээр Трампын хувьд Орос Украины дайныг дуусгавал өрсөлдөгч намаа нэр дэвшигчээ цохих боломжтой болно. Ойрхот орнуудын дайныг үргэлжлүүлвэл мөнгө олох боломжтой болно. За үүнийг л Трампын 2 дайн гэж шинжээчид дүгнээд байгаа юм. Одоо тэгвэл энэ бүгд яагаад бидэнд хамаатай юм бэ? Бид яагаад үүнийг мэдэх ёстой гэж? Бидний хэрэглэдэг нефт хаанаас ирдэг вэ? Солонгос нефтийнхээ 72%-ийг ойрхот орнодоос авдаг. Тэрхүү нефт Солонгост хүрэхийн тулд Хормузын хоолой гэдэг маш нарийн замаар заавал гарна. Хамгийн нарийн хэсэг нь ердөө 363 км-ийн зайтай. Хот хоорондын зайч хүрэхгүй нарийн газраар дэлхийн нефтийн 4/1 нь өдөр бүр гарч байгаа гэд боддоо. Иран улс яг энэ замын хажууд байгаа. За ийм давуу талтай болохоор Иран уурлаж бухимдсан үедээ хамгийн түрүүнд гаргадаг хөзөр нь энэ хоолойг хаачхан шүү гэж бусад улсыг сүрдүүлдэг байсан. Өнгөрсөн оны 6 сард Израиль Ираныг цохиход Ираны парламент Хормузын хоолойг хай гэж шийдвэр гаргаж байсан. Тэр өдөр дэлхийн нефтийн үн нэг өдрийн дотор 5% өссөн гэд боддоо.
Энэ удаач давтагдаж магадгүй. Дэлхийн санхүүгийн том байгууллага JP Morgan-ы судалгаагаар хэрэв хормозын хоолой хаагдвал нефтийн үн огцом өсөх магадлалтай. Зарим шинжээчдийн тооцоогоор нефтийн үн баррел нь $130 хүрч магадгүй гэж үзэж байна. За өнөөдрийн үн $70 2 дахин өсөх эрсдэлтэй гэсэн үг. За мэдээж Солонгост нефт шууд тасарна гэсэн үг биш ээ. Солонгосын нөөц нефт төр хувийн хэвшил нийлээд ойролцоогоор 200 хоногийн нөөцтэй байдаг. Мөн салбарын судлаачид ойролцоогоор 7 сарын нөөц бий санаа зовж айх шаардлагагүй гэж мэдгдсэн. Гэхдээ анхааруулга бас байна. Дэлхийн нефтийн 20% тасарвал 1970-ад оны нефтийн хямрал шиг нөхцөл үүсч магадгүй. Тэр үед ойрхот орнодын дайн дээр нефт тасраад дэлхийн эдийн засаг маш хүчтэй савлсан шүү дээ. Солонгос энэ үеэр том цохилт авч байсан. Өнөөдөр Солонгос ойрт орнодын нефт дээр түшгэлж байгаа. Нөөцтэйгээд тайвширч болохгүй. Нефтийн үн өсвөл дагаад шатхууны үн өсдөг. Одоо литр нь ойролцоогоор 1600 воны түвшинд байгаа. Хэрв нефтийн үн 2 дахин өсвөл 2000 воноос ч давж магадгүй. За шатхууны үн өсвөл хүргэлтийн үн өснө. Хүргэлтийн үн өсвөл үйлдвэрийн өртөг өснө. Дагаад дэлгүүрийн бараа, мах, гурил, будаа, дээрэс нь цахилгаан төлбөр хүртэл өсдөг. Ард иргэдийн авч байгаа цалин хэвээр байгаа мөртлөө бүх юм үнэтэй болно гэсэн үг. Дэлхийд дайн дажинтай айцтай байгаа үед хүмүүс доллар авдаг. За доллар өсвөл төгрөг, вон зэрэг бусад валютын үнцийн суларч ханш өснө. Ханш өсхийн хэрээр гадаадаас авдаг бүхэн үнэтэй болно гэсэн үг. Нефт, бараа, тоног төхөөрөмжгээд үнийн өсөлт давхар орж ирнэ. Хөрөнгө оруулалт арилжаа хийдэг хүмүүс бол аль хэдийн мэдэрч байгаа бах. Америктэй холбоотой дайны мэдээ гармагц дэлхийн зах зээл савладаг. Хаашаа эргэж юу болох нь тодорхойгүй байдалд ордог. Хөрөнгө оруулагчдын хамгийн дургүй зүйл нь энэ байгаа юм. Тиймээс энэ бол зүгээр нэг өөр улс хоорондын дайны асуудал биш ээ. Трампын тооцоо, Ираны цөм, жагсагчдын уур, дээд шүүхийн шийдвэр энэ бүхэн эцэстээ шатхуун, хүнсний үн, таны данс, таны амьдралтай шууд холбоотой болж орж ирж байгаа. За тэгвэл өнөөдрийн яриаг нэгтгэхэд дүгнэе. Трамп яагаад Ираныг цохив? Цөмөөс болоод тийм ээ. Гэхдээ ганцхан цөмийн шалтгаан байгаагүй. Хилэлцээний ширээнд Иран толгоо бүхийлгээгүй. Цөмийн байгууламж нь 2-3-7 хоногийн дараа бөмбөгөөрч нэвтрэхгүй бункер болох магадaltaй байсан. Иран дотроо хагарч төрийн бодлого дэглэм нь дотроосоо ганхаж байсан. Америкийн дээд шүүх Трампын тарифын бодлогыг нураасан. Завсрын сонгуул ирэх 9 сард болох гэж байгаа. Трамп оноо цуглуулах хэрэгтэй. Ойрхот орнод дайтаж эхэлвэл Америкт ашигтай. Энэ дэлхийд санамсаргүйгээр дэгддэг дайн гэж бараг байхгүй. Дайны цаана заавал тооцоо байдаг. Энэ зөвхөн Ираны асуудал биш ээ. Цаашд бүгдээрээ ямар ч мэдээг үзсэн бэ нэг алхам ухраад бодоод үзцгээе. Нүдэнд харагдах шалтгаанаас гадна цаана нь хэн юу хожиж байна вэ гэдгийг мэднэ гэдэг маш чухал. Мөнгө хаашаа урсж байна? Яагаад заавал энэ өдөр энэ цаг мөчид дайн дэгдэв? За энэхүү асуултуудыг тавьж эхлэмэгц мэдээ өөрөөр уншигдана. Өнөөдрийн бичлэгээс та бүхэн олон зүйлийг ойлгож, олон талаас нь харсан гэж найдаж байна.